많이 урагсан гоё дахинтай айлдаа. Бидний хувьд таны удаач адилхан онгод дээдүүд та бүхнийгээ залаад үүлэндээ шогшиж байгаа өрсүүд байна. Гэхдээ бүтүүлсэн онгод дээдүүдийн бүтүүлсэн судар ном энэ монголчуудынхаа энэ цаг үеийнхаа аливаа зүйлийг арыг хардаг, сэтгэхүй, зүй төхлийг хардаг, нүүдэлч ухаанаа өвлүүлдэг, хөгжүүлдэг энэ зүй төхлийг нь умартсан энэ цаг үед нь энэ болгоны эргэж сэргээж тэгээд энэ их байгальдаа жамдаа зохицож нийцэж амьдрах энэ ухаагаа эргэж олж авах гэж тэр тэмдэглэлийг хайж байгаа өрсөд байнамаа. Энэ зам нартын нийт монголчуудаа харахаар хаяадаа ингээ харахаар их аливаа зүйлийг онгод гэхээр бэлэн шидтэн гэж хараад бүү гэхээр үйлчлэгч гэж бодоод тэгээд дандаа нэг тийм байдлаар ингээд яваад байгаа учраас энэ болгоныг нь хэрхэн яаж залруулах уу гэд угсаа гаруул болгоныхоо арга ухаан бодол хэрхэн хийж үйлдэх үү гэдэг тийм зүйлсийг хайж авч байгаамаа. Тэгэхээр бодлууд нь та бүхэн өөрсдийнхөө тав тухаараа өөрсдийнхөө туулал оюунаараа биднэртээ тайлж хийж болох болов уу? Наа ухаас. Яхантай удам дөрөд хот. Огузалар төгөшг тайл гэдэг санаж. Нэг уцгалда. Бэтэн болбос. Удамдах нэг ихэнж ятгасан үйл юуг нэг дасаж залруулад олон буруутай үрсэ зүүн замд нь байдруулад олон таал үүлийг бэдэрч өн гарагт нь удмын үүлэн бараад чөлөөлөгт өдөл тохолж л байна гэхэнтэй олонтой хавартан үйл бэдрэхтэн зайран үрийнх нь цоосон нойлмос хөлс хүчийг нь арвантай бараж байж л өнөө хүй гэж л айлгахгүй ай гэж ичээхгүй амар төвшинл тохолж байна гэхлээр Уннартад удам юугаан засаж бэхшүүлээд удмаа бэхэлсэн болбоос бэхлэгдсэн удам нэг Монголыг бэхлэх учраас нэг тэргүүнэн удмаа засгуул нь бидний чухал үйл байлаа. Огтэн бол бүрэнтэй засаж барна гэсэн хэрэг бус. Онгод гаравлын үүлийн царааг дүүргээд түүн дагуу удмын үүлээс ачаалуулан үүлэн үлдэж барлаа гэж Тэнгэрээс арилгатан болгоож байгаа болохоос удмын үйл хэдийдэж дүүрэхгүй шүү дээ. Огтэн болбоос удмаа засаж барсан бол удаах үүлэн засахад бэлэн хэмэхэл үүлгэр. Хаяад зарим үрсэн заавал удмаа засах албагүй залаардаг. Тийм бид. Дэгэхлээр маань өвгдийн тухайтан болбол олонтой үрсийнх нэгээх нь аюуных нь гэгийг нь гэрэл туулж сургаал үхтэн гэхээсэн илүүтэй сэтгэл юугийн засаж гээгүүлхэл үүлийг илүүтэй мэдэрч байна. Засал хэмээгч нь юун засал хамгийн сайн хэмээгч байна. Сэтгэлийн засал хэмээгч нь хамгийн дээд засал. Тэм яаху атта харс үнстэнгэ дарж атгаалжин хар мангасыг нэг өвдөглөөд л эсвэхий. Өвсийг бадрааж болгоч гэлээ.
Нэгэн хүмүүний сэтгэлийг засахад нэг засагдсан хүмүүн түмэнтэй хүмүүний холбоог сэхээрүүлж гэгэрүүлэх учиртай учраас нэгэн үр засагдваас олон үр засагдсантай өнгө адил. Олон үрс нь ухаараасаа гэж л үрс та бултан сэтгэл чивчирч суудаг үед. Тийм лээ. Наа гэтэл өн гарагтна. Тоо гэхээс илүүтэй чанар нь илүү чухал юм шүү дээ. Эсэргүүцэгч үрс нь бага хэмтэй байгаа дэмнэгч, тэтгэгч, ухаарагч, тусагч үрс нь илүүтэй ариун хэмтэй байгаад нэг ухаарагч үрийн хэм 10 ухахгүй эсэргүүцэгч үрсийн хэмийг зад цохих чадaltaй. Нэг ухаарагч үр нь зоригдолтой байхад 10 эсэргүүцэгч үрс нь зоригдлгүй хоцорч нэг ухаарагч үрийн хэм илүү цааш амьдарч дэлгэрж байдаг хэрэг. Дэгэхлээр үрс та бултыг нь ажихнэ байхад илүүтэй олон байвал гэдэл ажаал ухар сэтгэл байх шиг байна шүү. Нэг ухсан үр да үрсийг үзээгүй тадаагүй мөртөө олон 10 үрс түгээж бидэрч байдаг. На 10 эсэргүүцэгч өрн мөн ийм байнлаа гэж муугаар өгүүлэхэд бас л түгээ дэлгэрүүлж л байгаа хэрэг. Өнөөх нь наа тийм үү хэмээж гэдэл сонирх гэж сонордон тийм. Сайжва моочва болтын хамтд нөргөө. Та үрс нь зориж байгаа үлдээ. Бүү чамл. Чамлаг сэтгэл юр байж болохгүй шүү. Өндөн 10 үр сонордоод өчхийн сайтар ухаагүй байхад магадтай нэгэн хаврын дараа 1000 үр өчхийн ухаарчихсан шагшин шүү дээ. Илүү хуучрах, илүү цаашлах тусам та үрсийн үйл илүү үнэтэй болох болно. Нохо үрээчтэн жишээд өгүүлэхэд эн чин алдар гавья болж та үрсийн алдар чинь дуурсагдж явах усууд. Сайны төлөө энэ Монголынхаа төлөө түгээд энх дэлхийн амар амгалангийн төлөө бидэрч яваа үйл бүхэн чинь нэг дэхгүй тав дэхгүй 100 дэхгүй түмэнтэй хүчийг цацрааж яваа учраас мөрн хожимо тод үлдэх учраас бүтэн цалгартаж бүтэн алхан бүрэн үйл бүрэн чамлаарай да. Бидний за улаач гэдэг юм уу монголчуудынхаа төлөө гэдэг юм уу ер нь энэ оюун ухааныг нь зохис хэмжээнд бодож сэтгэдэг ийм хэмжээнд аваачих гэдэг юм уу эсвэл судрын үгээр гэх юм уу 5 тусгаар тогтнолоос бол тархин тусгаарыг бөхжүүлэх, батжуулах гэдэг энэ үйлийг маань хийхэд угаасаа яг үйл болгон үйл тэмцэлтэй үйл болгон багтаатай байх л гэтэл яг ийм одоо зохис хэмжээг бид нар үйлдэх гэж зохис хэмжээг ойлгох гэж явахад эсрэг тал заавал нэг өөрийнхөө юм зохист бус гэдэг юм уу зорилгод нийцүүлж тэр зохист бус зорилгоо өөгшүүлэн дэмжүүлэх гэж маш олон тийм бэлэг талын маш олон тийм харь болоод энэ дотоодын олон хүчтнүүд ингээд хамгаалалт манаа олгож их ашиглаад байгаа одоо энэ замбад бидний ухаснаар тэгэхээр тэр болгон дээр таонгодууд ямар үйл ямар цараатай үлдэж байгаа бол хаяада ингээд нэг улаач болоод хэдэн жил болоод зах зохихыг харахаар энэ болгоныг харахаар их бачуурдаг энэ бол бидний та бол одоо эдрийн үйл нь сайхан мөртэй байна сайхан гавьяатай
ингээд битгий өөрсдөө болоо чамлаа гэдэг. Гэтэл бидний энэ амьдрах нас гэдэг хугацаатай байгаад байдаг. Энэ ингээд мохор сүсгийн хэмжээ, энэ нэг зүгээр нэг бэлэн хоол хүсдэг, ажилласан ийм хоол хүсдэг, тэр нэг ийм сэтгэхүй засарч байгаа юу харагдахгүй, их удаан харагдаад байх юм. Эсвэл бид адах жагаад тэр юм уу, эсвэл үнэхээр тэгээд байна уу, эсвэл үнэхээр үр дүн хурдан харагдах тэр илүү шидийн гэдэг юм уу, илүү тийм зохис бус арга зам хэрэглэх ёстой юм. Яамаар энэ тал дээр та тодруулж өгөх. Нөгөнтэй үг маний түрэн айлсан л үгүй. Дахин давтах хэрэггүй. Сайн авахс дийлэхгүй байна л да. Бай нөрөө эцгийг босолгож байсан бос байд. Яахвд. Хармогоо даргаар. Алуулыг заснаа өтөр хугацаанд нь найсныг дарнаа хэмээвэл. Тэр бол хоромхон суурил. Нүүл хэрэг. Эртээ цагт нь эзэн хаантан их Монгол улсыг нь мэгчүүлсэн гэж өөрөөсөө болт найддаг. Тэгвэл тэр их Монгол улс чинь бүрэлдэхтэй ямар их туулыг ямар удаан бидэрч байж эзэнтэй улсынхын чинаанд нь хүрсэн юмтай. Үн гарагт нь удаан байж болно. Удаан байгч үүд орших учигтай юм шүү дээ. Хурдан байгаад бүтээд ахархан оршвол яах юм? Ухаантай бол цаад уучигтай Монгол хүмүүний сэрхүй бүрхэнтэй сэрж нийт даяаран хөгсөрхүйн холбогдох юм бол нататангуудын дурааран авиралдаг шунаг хүсэл нь боомлогдож хүслээрэн гүйцээдэг үйл бүх нь хязгаарлагдана гээд ад чөтгөртөнгүүд нь дурамжгүй учраас яаж зүгээр тухлаад байх вэ? Тэмцээд өнөөс эрэхтэй хөхөвгд нь тухлаад л энийг хэрхэх вэ хэмээгээд өгүүлж сааттай, саартай, сайнтай бүхнийг нь үзээд туулаад үүнийг нь үлдэж юуг хамгаалж юуны эсрэг тэмцэх, юуны төлөө босох, юуг ухааруулж сэхээрүүлэх зорилгоо мэдж амьдарч байна гэдэг нь сайн хэрэг. Тэгэхээр удаан байж болно үлдээд бай. Түүнд бачуурах хэрэг үгүй. Дуслаар үрд Монгол минь гिचг. Яаран төргөн атаарилвал хэлгүй малгүй хүнгүй болох хэл гэж юм байж байна. Нүүгэн би яал тэрслүү. Өнөө хүмүүн төрлөختөн хитэтэн харын хэмтэн навтаад л тэнцвэр алдагдаж жамыг сахиулагчид өвгөд нь улаагчаар дамнуулж ухаарагч өрсөөр өртөөлүүлэн арвинтай үлийг бидрүүлсээр тэнцвүүлэхээр хичээж байна. Тэмцэлтэй байгаа л сайн хэрэг. Тэмцэлгүй болсон цагт
Энэ жам гэж нь очихгүй болно шүү дээ. Та үрс тунгаагаад үз. Та үрсийн тунгаагаад байгаа. Тэр амар амгалан чинь амар эрвэл далайгаад байгаа дайсан чинь амар сөхөрчихвэл тээглээд байгаа саад чинь амар хаан холдчихвол зорилгоо биелүүлчихээ та нар хэрхэх вэ? Тэгэл мохотох юм шүү дээ. Ямар санагдаж байна? Утгагүй. Тэгэхээр удаанч бай. Зорилготой ингэсэн бай. Зорилго чинь гүйцэлдэггүй бол үрдэн цах. Үр чинь мөн л туулааран зохист хэмжээнд гүйцэлдүүлчихэд гүйцэлдүүлээгүйгэн үрдээл загдаг. Өвгөд бидэнд үйлдээгүй үйл гүйцээгүй үйл аримтай байсан тэр болгоныг үрс болгондоо дамнуус саарч ирсэн. Өн болтол нэг 50 тогтвоо. Дайснан дарж хатгалтах атаатнаа сөнөөчхөд. Жанжин тугийг нь бүхийлэгчхөд л хойморт нь ханхайд суусан жанжид минь. Одоо хэнийг дайлах вэ гэж чилааж байсан гашуун түүхвэ. Адаг сүлдэн өвөр зууран тэмцэлдэж. Алтар нэрийн хойноос хэлхэлдэж. Алтан язгуурaan цустаж. Өөрсдийн толгойдон үүлэн хатог дууцсан учигтай. Дэмэс л ивийг сах, ийг бэхжүүлэх хэмээн болгоогод байдаг нь миний айлтгал. Улс орныг чинь тогтчил байвал өгөргүй юм жадлуулсан ч төмөн зэвэнд чичлүүлсэн ч хамаагүй. Зорилго минь үндэнд биелэхгүй ч хожим их нутаг минь амгалан л байвал айны бие мөксөн ч хайран үгүй. Үйл хэргийг залгамжлуулагч үрсэн үеийн үед байсаарч байх учраас энийх нь нас минь гамнангүй. Тунгасаа тэр үзэрэн үрсмэн хититэн алив үлдэн бачимдаж бачуурааран үрсмэн бүүж амлаарай. Алив үлийг баг их хэрэг хэмээн ялгамжтай байдагч. Баг хэрэгээс их хэрэг шүү дээ үрс. Танаас нэг дахиад л авах гээд байгаа юм. Яг энэ асуултыг өмнө бас онгод дэдүүдээс асуугаал энэ Монголын чинь хохирол нь залруулж болох хэмжээнд байна уу байхгүй юу? Ер нь хэцүү байгаа юм шүү гэдээ улаачлаад 2-3 хавтаа 10 жилийн асуужилаа. Тэгээд энэ тархин тусгаараа монголчуудын сэтгэлгээ зөв зохистой чиглүүлэх үүлэнд мордсноос хойш бодоол асуудал авлаа гэж бодоод явсан таны улаач өөрөө яг замбал нартынхаа бас яг энэ чиглэлийн үйл хийдэг учраас зориуд танаас дахин лавлаад байгаамаа. Тэгэхээр ер нь ингээд инслээд бодоход тооцохоор та бүхэн өвгдөө ухаан цараа харах хугацаа арим байлаа ч гэлээ. Энэ Монголын маань одоо туучж байгаа хохирол маань ер нь залруулж болох хэмжээнд байна уу байхгүй юу? Одоо тийм болохоор л тэр утгаараа 10 жилийн өмнө асуужсэн асуулт маань яг хിവэрэ ингээд хийж байгаад байгаа учраас дахин асууад байгаа гэж өөрөө. Надад асуурон чимдээгээд үе дамнаад л би тэрэг байхтай тийм үү? Гагцэд хохирол нь их үү баагүй. Тэгвэл хохирлыг үүдгэх чинь хэн юм тогтоосон юм.
Хохироод байгаа нь хэн юм, тогтоосон юм уу? Хэн гэж үзэж байгаа юм? Хохирлыг үүтгэж нь мэдлийн орон зайд заяадны бус хүмүүс очичхоод тэрийг хий талаараа өөрийнхөө зорж байгаа зөв бус зорилгоо хааж хамгаалах хэн болгоныг ашиглаж хөлсөлж төлбөр өгч мануулж байгаа тэр улсууд л одоо хохирогчд болоод байна гэж би хараад байна. Ялангуяа би хараад байна. Хохирогчд нь болохоор нийт үндэснээрээ хохироод байна. Нийт үндэснээрээ хохироод ердөө л нөгөө хүний хайсан, бусдын хайсан, гадныхны хайсан шүлсийн хүртэл үнтэйг сэтгэдэг мөртлөө өөрийнхөө үн цогцоогоо язгаараа өгүүлсгдэг мухар сүсэг гэж боддог. Эсвэл ямар нэгэн байдлаар тэр нэгэн зорилгын төлөө тэнгэр үзэл зөө ёсны жам гэж явсан мөртлөө тэр хоорондоо нэгнийгээ би чигээ гатдаг, би мандыг чигээ дутдаг гэж яваад байгаа. Энэ бол бүгд хохирогчдолцоод байна л да болно. Тийм болохоор л адгаад нөгөө Бочор л маань эндээс үсээд байна л да. 10 жилийн өмнө энэний асуудлыг асуугаад явсан. За та нар үйлдэж эхэлж байгаа учраас гэсэн бид тэгвэл 13 хавар 14 5 хавар үйлдэж явлаа. Тэгээ явж байтал чинь энэ маань хэдий цар хүрээтэй. Би одоогор хэмжиж барахгүй л байна л да. Гэхдээ яг хүрээсээ гэсэн үр дүн хүрэхгүй байгаа юм шиг л санагдаад очироод байна л да. Та бүхний бодол, та бүхний тооцоо харж байгаа цараа хэр байгаа бол гэдгийг л авлаад байгаа маа бол. Засаг нь хохирогч гэмтэн. Ард иргүүд нь хохирогчд болоод байна. Засаг хэмээвэл тухайн асуудал. Засагт нь тоглогч муулгүй урсан болж таарад байна гэж хараад байна. Nii даяаран хохирогч усууд долоо чандаас нь шоглоомсог шихэд л түн шоглоомором улс орных нь эздүүдийнх нь сүнсийг нь хөдөлдөж хаатал газар доорх олцыг нь гидсэндээ хохомж хаатал тохолж байдаг. Ат тунгуудынх нь үйлэн л хохирогчд байна. Хохирсон хэмээвэл түүнийг нь олдсонд нь хууртаж өвөртөн залсныг нь байсан хүртээд тэнийг молхуу байгаараа гэснийг нь гүйцэлдүүлж нэг л эргүүдийн сөхрөөж байгаа үрсэнж мөн хохирогчд. Эндний утгаар нь хохирогч гэмтэн хэм бай гэвэл хохирогч өөрсдөө л болж таарна. Бид хохирлоороо таньна гэд яваад байдаг. Тэгэхээр хамгийн гол асуудал маань энэ хохирлоодыг залруулж чадах хугацаа боломж нь үлдэх юм уу? Тэр нь л гомдоод байгаа харагдаа л байх шиг. Дэвчхэн өмнө бөхөхөд яахад нухантан өгөн битэн
Яал уужим цараар өгүүлээд байгааг минь өөрөөсөө болтон уужим болгож харлаарай. Хүн ер нь тийм нэг амжихын амтан бололтой. Яг одоо адгаад байгаа шалтгаануудаа таныг ингээд ярихаар бодоод байна л та. Яг л бид өөрсдийнхөө үе дээр л энэ хөрлөө залруулчихад өөрсдийнхөө үе дээр л та бүхний тооцож байгаа сайн цагийг үзчихье гэж үзчих гэдэг тэр бачуур л үүсгээд байгаа юм болов уу эсвэл Гэмбүүдээ бачуурч зүүдэр мангатар дэвчин Угтэн бол дэвжих хэмнэлгүйгээд байгаа нь тэр хуйланч тэр яахав та үрсэд сөнөж мөхөж ун мангатарт нь үгүй болж харин атаатан хайртнууд хийгэм нийцэлж доор хитэн сийгэм нолцлоод олон гүрсэн ахуйлах газаргүй болох вэ гэж хэмээж байгаа. Улсдаа суусан цус нэгтэнгүүд нь бийсэн хэмэлж өчүүхэн үгийг гээгдүүлэхгүй. Өвөр хооронд нь зөөж ховлон атаа мууг нь атг зүрхэн дэнгсийжүүлэн зөрүүлээд сэтгэлийн муугаар үйл цаяагаан молингор туулж яваа үрсэн айдаа энэ нарт ямар харанхуй юм гэж үзэж яваал байх. Гэгээ найл хэдийн асаад гэрэл түүлээд эхэлчихсэн шүү дээ. Дэмдэж энэ цагийг би сайхан цаг гэхгүй. Сайхан цаг гэж айлдаж байгаагүй. Цөвөн цаг хэмээн айлддаг. Цөвөн цагийн тууллыг мэдэрч таниад өрөмийн чи баачимдалгүй л яах вэ? Баачимдах нь зүүн хэрэг харин ч сэхэрсэн бийл уучиг. Хүмүүний буй өөхөн нартад тоосны төдийтэн мужигнаж олонтойхон үеийг нь давнаж уртөөлөөд огтор буйыг олон янзаар эдэлж эрээлжлээд гүйцэлдүүлээгүй санаагаан үргэлж гүйцэх гэж л битэрчл явдаг. Энэхэн туулалдаан үйлдэж байгаа нь зориж байгаа нь үйл алхан бүртээ баагч гэсэн багтаж бай. Өнөөг тухлаагүй болбос өөхөн өрсмөн хүрэн зүрх нь юугаар эрчилж хүрэх зорилго нь юугаар эрчимжиж бидрэх байсан бол нагаттай энэ Монголын аврах сүүлчийн гал нь өвгөл мэдэн байгаад өртөөлөгч үрсэн та үрс байгаад энэ Монголын аваргээд бэхэлч гсэн байхад магаттай бачуурах сэтгэл төрх нь харахгүй биз. Сэтгэлээ хөнгөлж бай. Өвлэн шүйлд. Наа харин
гэмтнийг зөв тодолж хохирогчийг зөв тодлох хэрэгтэй. Гэмтэн хохирогчийн дүрд байж ч болно. Хохирогч гэмтний дүрд ч байж болно. Магад энэ зам нарт чинь хамгийн илүүтэй урвуу хэмтэй зам шүү дээ энэ дэлхий. Яаж тунган түү бүтээгдэн. Гэмтнийг хохирогчийг ямар дэнсэгээр дэнслэх хөлтэй вэ? Зорж байгаа зорилгодоо таацуул дэнслээд байхаар бас яг энэ бачуурл үсэд байна л да. Тэгэхээр харин ямар байдлаар одоо ингээл одоо та бүхний айлдрыг бид ингээл энэ өртөөлөгчд амнуулаад аль болох олон хүнд түгэн, аль болох сонор нэгдсэн, хөвгөн ассан, сэтгэл нь ингээд шаналсан, аль болох тэр олон өрсөө сонсоод нэг сэтэл аваад нэг үйлдэх шалтгаан үнсэл аваасаа гэдэг үднэс энэ үйлийг хийж байгаа учраас ямар дэнсэгээр юм хэлцэлтэй. Хамруулвал замбараагүй болчих нь үрмэн. Тухайлбал нэг Монгол хэмээн хамруулвал бэрх, нэг дэлхий хэмээн хамруулвал бэрх, нэг аймаг хэмээн хамруулвал бэрх. Энэ олон хүмүүн толгой тонгоод чинь өөрийн үйлдэл өөрийн хэмтэй шүү дээ. Энэ өөр хэмтэн үрсэн хоёр хэмтэл хуваагдаж байна. Тун ухамжтай. Хар цагаан. Тэгвэл харн юу сэтгэж байгаа юм? Үрсийг үчирхийлхийг өрөөлж байна. Эмээс огтыг уртгалахыг санаархаж байна. Хязгаарыг хомсолохыг тунгааж байна. Хүмүүний амийг тасдахыг шунаж байна. Алтай мөнгөнд хошуурхийг нь хүсэмжилж байна. Нийгээр нь хамруулахад бэрх шүү дээ. Нэг бүр өрсийг нь ухааруулыг хэмээвэл үн гарагтэн зүйг сахигч үрсэл байх хэрэгтэй гэж захиад байгаа нь тэр. Эцгийг намрыг сатна. Наху хамжаарахтан гудан энерж хайрлж хүндэлж явах нь зүйтэй. Байгалыг газрыг ingiriiseg нарын сарандаа мөргөж хүндэлж хайрлж зүйгээс ахин зүйгээ сахиж жамаа сахиж л байтэрвэл
Тэр олон сахигч үрсийнх нь хэм. Энэ Монгол заяагчин гэгчлэг юм шиг. Тэгэхээр гэмтэн эсвэл хохирогчийг олж тоглох хэрэг үгүй болно. Өөрийн эрэл сэтгэлдэн асуун эрх зүйлийн зөв тодлох хэрэг. Үн гарагт нь би юу үлдэж барах вэ? Үн Монгол улсыг засахад би юу үлдэх вэ? Наандж биеийн харайлах нь байна. Элэг бүсэх нь цэгнэж. Өмгөдөлэн номроод тэргүүн маахвчэн оройтон цэгцэл залаад элд зэвсэг нь бүтэн ахгүй голонд нариун өлөглөх мордон өвдөнд байхад наанда Монгол заяач нь дэвж хүчгтэй. Нөгөн би юунд иймтэй итгэлтэй болгоогоод байдаг хэмээг. Харин хэмээ чинээс зэрэг байгаль ихийнх нь хүч арга гэж харвин шүү дээ. Өөрөөсөө болтны шийтгэл хэмээдэг. Байгаль их өөрөн өөрийгөө тэнцвүүлэх гээд байдаг. Өөрөө ч тэнцвүүлдэг. Тийм биз? Түүн дээр хэвийг цацраагч дамжуулагч хүмүүн төрлөختн сайн муугаас хамаарч байгаль их засах үйл нь байдэрдэг. Та өөрөс хоорондоо энэ мэд үүлээр тэнцэлдэж байх хооронд байгаль их үйлдэдгэн үйлцээрч байх болно. Энэ бүхэн жамыг сахигч үрсэн л байгаль их генерэлд багтаж. Тэр жамыг сахиж ухаарсан үрсэн тэр байгаль их цээжин дээр үлдэх юм шүү дээ. Тэгэхээр хамгийн ихээр цээжинд нь үлдэх магадлалтай үрсэн хамгийн ихээр ухаарах хэрэгтэй, хамгийн ихээр жамаа сахих хэрэгтэй. Яг ухадгүй үрсэн буруу үйл үлдээд босромог үүлийнхэн хариудна. Бурангүй хатуу шийтгэлийг нь тосоод алдхан биеийн шархлаад атга зүрхэн нэгэнтэн мохордаад ирэхээр нухалгүй яах вэ? Хэдэнтэй жарнын 3-тай жарнын өмнө байна уу да. Өмнө зүгээс нэг өн Монголыг нь өвд нь үзүүж болохгүй хэмээгээд сүрхий жатга тавьж байсан. Тэр нь сүрхий байгууламж байдаг. Түүнийг нь нулаагчтай тоглосон цагаасан хойшил олон удаатан айлдаж түүнийг л буулгах хэрэгтэй хэмээж. Нэхэн далд бөгөө түүнийг байгаль ихэн хүчээр л тэнцвэрдүүлэн дээ. Удахгүй дөмөкөн ойрхон буй.
аанда доолдан. Яг үрсийн тодолж асууран үлдэн болбоос үнтэй баттан бидэн ягнтай барин 50 юуг үлдэх вэ л гэд тодлон асуух гээд байх шиг байна. Үн гарагт нь үгэн маний энэ үчил арай нэг өөр өнцгөөс тунгаагаад үзтээ гээд аргыг чинь зөөлөж илүүтэй зорилгыг чинь уян болгож байгаа л сургаал юм. Түүнээс бус та бултад мөн мэдлэгийн хүч сургаалын хэм хайрлаж болох харимтан онгод бай. Маний тухайд иймтэй өнгө та үрсэд хэрэгтэй учраас л дэм болох болов уу гэж л буулгаж байгаа юм шүү. Сэтгэлдээ нэгэн зүгрүүн харж үзсээр байтал үдсэн талынхан ар мохорт нэгэн симхий зай үлдээж түүндээ дөөрөлдөхгүй гэж л үзэж хараагүй нэг үйл байхгүй гэж сэтгэлийнхаа нэгэнтэй үүд хоймрыг нь онгочж байхад хэрэгтэй болов уу гэж буулгаад байгаа юм. Нэгэнтэй барин 50 иймтэй үйл үлдъя хэмээвэл найхтраарангуул байна тийм үү? Бүй үлтэй байна гэдэг сайн хэрэг. Төрөний маний өгний айлцсангүйг санаж яваар дайсангүй болчих бол хэрэг байна. Зорилго дүүрчихгүй л хэрэг байна. Жаа. Дэдүүд. Энэ цаг тоололд нь та үрсэн хорон мөч бүрээр тоололоо хэмжүүрэлдэг. Болт орон зай, болт гариг иргэсэд цаг тоолол заримд нь үгүй заримд нь урт эсвэл удаан богино ахар янз бүр. Тамийн хэлхий хэмжүүрэн тухайлбал 57 гариг нь өн нартын 10 хоронтой чадсан гэж тунгаахад асар ялгамж байгаа үед Тийм ээ. Өндөртөд үйл бидэрч яваа сэтгэж яваа зоригдол бүрээ бултаар орон зайтай бахан холбож байхаарай. Нүүн дэлхийн хүмүүн төрлөختөн хэрхэн сэтгэж байна.
хэрхэн хөгжиж дэвжиж тэмцэж байна. Өмээгээд ноёнт иргэншлийнх нь төрхтөнгүүд нь үзэж суугааш хичээгээрээд тухайн цаг мөчид хэлэгдэж байгаа үг тухайн шинэ мөн чанарыг ингээд хамгаалж байгаа хэлбэр гэж ухдаг. Тэгэхээр хэдий бид энд ингээ үүдээ явж байгаа ч гэсэн зэрэгэлдээ ертөнц өөр орон зайд бол энэ давхар уялдаатай харилцаа хамааралтай явж байгаа юу? Давхар тэгэлгүй. бүртгэгдэж байгаа юу? Наашуу хэмээх нь. Ерхөмдөө хүмүүн төрлөختөн ямар сэтгэлийн эрчин бэмбийг гаргана түүний улдаа гар бусад гаргсан хэм амьдрах бид нөлөөлөх учраас тэр өндөр оюун тунгууд нь бас амьдрахын төлөө хүслэнтэй бөгөөд тэдний оршихуйн учиг нь их дэлхийн хүмүүн төрлөختний жамыг хэрхэн сахихаас хамаарч байгаа. Яг хүмүүн төрлөختөн газрын цөмийг дийдэж нүхэлж цөмөлж барахгүй. Амжихгүй. Харин нэг хэм сэтгэлээс нь өрнөж цацарж буй хэмнэ бултаар гарагтан эрхэнтэй нөлөөлж байхаас хамаарах. Тиймээс л дараагийн төвшөнд хүрэхийг нь хүлээзэнж түүндийн хүрээсэй гэж л дэвнэх оюун тунгууд ариун бид тиймээс л их дэлхийд дэм болохоор өнөө сахиус тунгууд гэдэг чинь бас заларч л байд. Өн замбод байх хүрсэн тэнгэрээ таних гэдэл яарад байдаг. Гэтэл газраа танаа гэд тэндих гэрээс нь бидрүүлчихэд байхад тэнд байгаа гэр минь юу юм болоо гэд битэрээд байдаг. Гэтэл ухаантай тань үрсэн газраа бүрэн танаагүй. Далайн ёроолд нь юу байгааг эс мэднэ. Газрын гүнд нь юу байгааг ч эс мэднэ. Энгийн мэд үздэг тоосонд юу байгааг ч бүрэнтэй эс мэднэ. Урсгал усны ширхэг тусал бүр эс цэг чигч бүрэн өөр гэдгийг ч эс мэднэ. Гурван өөр ертөнцөөс бий болсон аршаан байдгийг ч эс мэднэ. Тэгэхлээр газраа таниагүй байж тэнгэрсийг таних гээд тийм хар хөх улаан хар хэмээгээд улам янзаар өөрсдийн тодламжаар буулгадаг. Тийм. Тэгж тодлох нь зүйн хэрэг. Нөрхөнтэй бол тэнгэрээс илүүтэй газраа илүү сайтар ухаарахыг гэж энэ газар
их дэлхий да үрсийн мартагдсан олонтой зүйл нуугдаж буй. Хүмүүний сэтгэл их дөрөөдөж муу давтсан учраас хүмүүнд байх бүх эрдэм чадлыг газрын гүнд нь цуутгаж нуусан юм шиг дээ. Далаа гарч очиж тэгээ дахиад л эргэн шилэгэл. Дэвжих хүртлээ үнлүүрсэн бачуурн тэмцэн муун муугаан үлдэж сайн сайныгаан үргэлжлүүлж тэмцээр нэг тайван тогтоолоо гэтэл дахин бөхөрн энэ бол жамал юм. Төвийн дэнгийцэн суугаад энэ нартад үйлдэхүүл арвинтай байна гэд наслах насаан чамлаж үйлдэхүүлэн гэхэд гэж тунгааж биеэн мууч хэлээ. Хөдөөмөн сонсч мөн шүү дээ. Тэмлээ. Энэ мэд адармаатай бач тэмцэлтэй амьдарч байна. Зоригтой зоригдолтой байна. Сайн үеийн төлөө багтам сайн хөвгүн басхад байна гэдэг чинь сайн хэрэг. Бахтуштай. Яг бачур. Гэмгүй. Бүтэн яаж суулгаарсоо. Энэ морин цагт нь бачурад байгаа үрийнхэн сэтгэлийг нэг сайхан тэнэлгэнэ. Сайн мэдээд бэлтгэлтэй байгаарай. Сонордов. Морин хавартна уу? Нэ. Лала. Энэ үйл болох гээд бол игээдсэн. Орой. Жаа. Дүүр гэж болох уу? Бурууж болгоё. Тааман тухаараа байж. Алла та бааварсууд нь үг ахинтай зулгаж таныхаа тухайг албаламгүй. Маанч тухайлдна гэж юу? Манийг хавьдан залахгүй байгаа харин ч нэг таатай тухайллаа. Хайтай. Олонтой үрсийнх нь үеийг залгуулад. Өнөө зайрангүрэн манийг нь тунгахаар аширнэгэж нь үрчгсэн юм уу яасан мэдэг. Хүмүүний үлийг өдөр гарагт нь үлдээд өнөө үрсэн ун мангадартан засраад л дахин залраад байх нь. Нэг хэрэг явдлаар дахин залраад байх нь таагүй хэрэг тийм үү? Нэг хэрэг явдлаар залраад түүнийг нь засчихад өөр хэрэг явдлаар ирж байвал илүү сайн хэрэг. Тэбэс л өгд бүтэн зорьсон үрс болгоныг нь сэтгэлд нь илүүтэй чигчлэн үйлдэж хэд сангинуулж хорцтой хөө тортгийг өргөж цацлуулахаас илүүтэй сэтгэлийг нь ухааруулах үлийг арвинтай үлддэг.
Урсынх нь сэтгэлийнх нь бяцхан үрчлээ юм тэнэж өргөн дэлгэж байна. Хададдаг очим залгаж олон дүмтэй айлтгал юунд тосон оюун бодлогоо тэлж байдаг. Үснэ хинтээ талхалтай байдаг. Гэлээ. Чаав байтам. Индуур хүүдээ урс. Далайхан бараш. Нүүр дагшуу болоо. Гэмгүй нэмээс олж. Бүү тэнгэлдэг үл баригдаа. Яа. Бүгд үдээ чинь алаг үрсийнхэн үгэнд бөмбөрч хайранд нь бэмбэрч мэдрээд түүнээс илүүтэй жаргал гэж байдгүй юм шүү дээ. Түүнээс усаавалтай хүндлийн дээдийг үзүүлэх гээд л бүхий чахигаад байх хэрэггүй. Одонтой түүхтэй үрсэн. Зоо тэнгэр тэргүүнөөд бач сэтгэл юм далай мэт залгиж тэнгэр ууж юм ба. Болтогой. Бүхий ус. Он тэнгэрийн өмнө бүхий түгэ. Ууж мус тийм өмнө бүхөрдөг байвс. Sing